Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амарсна гэдэг. Би та бүхэнтэйгээ нойрны талаар үргэлжлүүлэн ярилцаар байгаа. Тэгэхээр та бүгдээс би нэг асуулт асууя. Та зөв цагт орондоо орж чадж байна уу? Энэ асуултын хариултаа сэтгэл хэсэгтээ үлдээгээрэй. Тэгэхээр би та бүгдэд нэг ишлэл хэлж өгөөд энэ бичлэгийг эхэлцгээе. Өглөө нь жаахан унтъя гэж гойно. Өдөр нь унттлаа ядарч хөдөлмөрлөнө. Үдэш нь харин унтахаас татгалзана. За тэгэхээр бид ер нь бол зөв цагт унтснаар нойрноос хүртэх ашиг тусыг нэмэгдүүлэх боломжтой. Зөв цагт унтснаар. За тэгэхээр хүмүүс бид 22-оос 02 цагийн хооронд ер нь бол унтаж байх үед хүний биед хамгийн ашиг тустай дааврууд ялгардаг. Мөн нэгсэндээ эдисийн нөхөн төлжих, сэргэх, эдгэрэх процессыг явагддаг нь шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан. Тэгэхээр энийг ухаалгаар бүгдээ ашиглацгаая. Мөн энэ үеийг мөнгөний цагч гэж нэрлэдэг. За тэгэхээр бид бүгд жишээ нь ялангуяа орчин үед байгаа энэ үеийн хүмүүс ер нь бол шөнө оройн энэ чухал цагт унтаж амрах энэ цагийн нойроо маш ихээр алддаг. Энэ мэдээж олон шалтгаанууд байгаа. Жишээ дурдах юм бол бид бүгд орон унтах цагтаа орон дотроо дэлгэц буюу гар утсаа үзэх, нойроо хасах, эсвэл шөнө оройн цагаар шоу зингийн гих мэт маш олон шалтгаанууд байгаа. Энэ бүгдээр бид нэгсэнтэй байгалийн хуулийн эсрэг буюу нэгсэнтэй байгалийн бус гажуудал үүсгэн ингэж амьдарч байна гэсэн үг. Нэгсэндээ бид ер нь бол энийг байгалийн бус зүйл шүү гэдгийг ухаарч ойлгохгүй байна. За тэгэхээр хүмүүс бид ер нь бол гадаа харанхуй баснаас хойш нэг их удалгүй унтаж амарч байх зохицуулгатай буюу цохилгоотой бүтээгдсэн амьд бод гал гэж үздэг. Энэ аюу зөв байгааз гадаа нэг нисэндөө харанхуй баснаас хойш нэг удалгүй хүн ер нь унтаж амрах зохицуулгатай. За тэгэхээр байгалийн энэхүү цохилтолгоог зөрчдөг дадал зуршлаа одоо засаж залруулах цаг нь болсон гэсэн үг. За тэгэхээр хэдлээ. Одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ та унтах цагаа даавар ялгарх цагтай давхцуулж чадах юм бол нойрноос авах ач тусыг зэргээр шүү. Зэргээр үржүүлэхтэй адилхан нэгсэндээ таны нойр нэмэгдэх болно гэсэн үг. Нойрны чанар чинь маш сайн нэмэгдэнэ. Тэрнээс авах ашиг тус нь маш сайн нэмэгдэнэ гэсэн үг. За одоо ингээд нэгэн буруу ойлголтын талаар ярих гэсэн юм. За хүмүүс ихэвчлэн ингэж боддог. Шөнийн 00 цаг юм уу? 1 цагаас унтаад өглөө 8 юм уу 9 цагт босох буюу нийтдээ 8 цаг унтахыг нэгсэндээ бидэд зөв буюу болж байна гэж ойлгодог. За гэхдээ энэ бол ер нь 8 цаг унтах гэхдээ та ашигтай дааврууд ялгардаг үед баг бүгдийг нь алдаж байгаа гэсэн үг. За харин таны нойрны цаг зөв зохицуулагдвал мелатонин болон хүний өсөлтийн даавар. Энийг та бүхэн сонсч байсан баг. Хүний өсөлтийн даавар хамгийн ихээр ялгарна. За ялангуяа түрүүний хэлдэг хамгийн ашиг тустай дааврууд ялгардаг 22-оос 02 цагийн хооронд. За тэгэхээр энэ мэдээж өсөлтийн даавар ялгарх нь байна. За та тэгэхээр залуу сайхан эрч хүчтэй хэвээр байхыг хүсэж байна уу? За тэгвэл хүний өсөлтийн даавар буюу залуу байдлын даавар болох нөгөө бид дийлдэг өсөлтийн даавар маань 22-оос 02 цагийн хооронд унтаж байх үед хамгийн дээд хэмжээнд ялгардгийг анхаараарай. За тэгэхээр хүмүүс ер нь 8 цаг түүнээс дээш унтдаг хэрнээ. За маргааш нь сайхан амарсан мэдрэмжгүй сэрдэг шүү дээ. Энийг маш сайн бодоорой. Тэгэхээр зөв цагтаа хэдлээ унтъя. Тэгээд дааврын ялгаралтаа сайжруулъя. Тэгээд энэ зурган дээр гарч байгаачлан бүгдээрээ айл болох дааврын буюу энэ өсөлтийн дааврыг
усын хэмжээгээр ялгаруулъя. За тэгээд мөн энэ зургийг сайн харах юм бол за энэ зурган дээр гарч байгаа тэр ходоодны хэсгээс ялгарч байгаа бид эдийг өсөх үед ялгардаг грилин гэдэг даавар мөн өсөлтийн дааврыг ялгарлтыг идэвхжүүлдэг. Энийг цаашаа та бүхэн маань нарийсах судалж болно. За дараагийн ярих нэг чухал зүйл маань нойрны мөчлөг. За нойрны мөчлөгийг энэ зурган дээр тайлбарлаад явъя. За бид бүгдийн нойр нэгсэндээ 2 үе шаттай. За 2 үе шат буюу non-REM болон REM гэсэн 2 үе байгаа. Тэгэхээр бид бүгдийн нойр non-REM үеэс эхэлдэг. За энэ зурган дээр харуулсанчлан non-REM үе маань 3 үе шаттай дотроо. За тэгэхээр нэгдүгээр үе шат. За нэгдүгээр үе шат маань болохоор нэгсэндээ яадаг вэ гэхээр нүд аниатайж маш хурдан сэрнэ. Орчны дуу чимээг мэдрэнэ гэсэн үг. Энэ үеийг нэгсэндээ бид нөгөө зүрхмэглэх, дуг хийх ийм үеийг хэлж байгаа. Энэ нэгсэндээ 5-аас 10 минут ойролцоогоор буюу дунджаар үргэлжилдэг гэж үздэг. За нэгдүгээр үе шат маань ингэж яваад хоёрдугаар үе шат. Хоёрдугаар үе шат маань болохоор гүйхэн нойр буюу гүйхэн нойрны үе. Энэ үед яадаг вэ гэхээр зүрхний хэмнэл удааширч биеийн температур буурна. Мөн эд эсийн нөхөн төлжилт явагдана. За тэгээд энэ нь болохоор ерөөсөө маш чухал хэсэг нойрны. Бүтэн шөнийн нойрны 50 орчим хувь нь энэ нойрны үе шатыг буюу үе шат эзэлдэг. За тэгэхээр ерөөсөндөө гүн нойронд одоо цаашлаад шилжилт буюу бэлтгэл ажлынх нь өмнөх үе гэсэн үг. Гэтэ энэ маш чухал нойрны хэсэг шүү. За 3 дахь үе шат. 3 дахь үе шат маань бид бүгдийн хамгийн сайн мэддэг гүн нойрсолт буюу гүн нойрсох үе. За энэ үе болохоор ер нь л тийм амархан сэрэхгүй. Энэ нойр шилцэн. За хин нэгэн зориудаар сэрвэл бүрэн сэрэх гэж хэдэн минут болно. За гадны нөлөөнд хариу үйл үзүүлэх нь баараг үгүй. За мөн энэ үед амьсгал удааширч, булчин амарч, хүний зүрхний хэмнэл илүү догтвортой болдог. За тэгээд гүн нойр нь бол ер нь биетэй холбоотой. За энэ үед болохоор ой санамж нэгсэндээ унтарч тархины үйл ажиллагаа идэвхгүй байх тул за зүүдэлдэх гэсэн үг. Мөн өсөлтийн даавар ихээр ялгарна. За тэгээд дархлааны системийг хүчрхжүүлдэг. Тэгэхээр энийг нэг талаараа гүн нойрны хэсгийг бидэд нэгсдээ биеийн нойрч гэж хэлдэг. Тархи ерөөсөө ажиллахгүй бие л ажиллаж эдгэрэх процессыг бүх үйл ажиллагаанууд явагддаг. Бас маш чухал нойрны хэсэг. За дараагийн нойрны хэсэг буюу нөгөө REM үе. REM нойрны үе маань за энэ маань болохоор тархитай холбоотой гэж үздэг. Учир юу вэ гэхээр энэ үе шатнд хүний тархи маш идэвхтэй. Харин бие ямар ч идэвхгүй болдог. За тэгэхээр тархи идэвхтэй байдаг тул зүүдэлдэг үе гэж үздэг. Нэгсэндээ бас хүмүүсийн дийлэх ярьдгаар. За мөн нүд маань олон чиглэлд хурдан хөдөлдөг буюу болохоор ингэж нэрлсэн байгаа энэ үеийг. Нэгсэндээ rapid eye movement гэдэг үе байгаа. За энэ үе шатанд хүний тархины хэрэгцээгүй мэдээллүүдийг устгаж, үгүй болгож цэвэрлэдэг үе. Маш чухал байгаа тархинд. За тэгэхээр эдгээр үе шатууд нь хоорондоо урагшаа хойшоо шилжиж байдаг. За ер нь бол хоёр нойр хамтдаа нойрны нэг бүтэн мөчлөгийг үүсгэдэг. Энэ зургийг харуулж чинь ингээ бүтэн мөчлөг болоод нэгснэ нойрны нэг бүтэн мөчлөг. За тэгэхээр нойрны мөчлөг нойронд дээр үе шатна 90 минут. Нойрны энэ үе маань эдээ дунджаар 90 минут үргэлжилдэг. За тэгээд шөнийн турш нийтдээ 4-6 мөчлөг давтагддаг гэсэн үг. Тэгэхээр бидэд багадаа 4, дунджаар 5 мөчлөг, тэгээд ихтэй 6 мөчлөгийг авч зохицуулах юм бол маш сайн гэсэн үг. Тэгэхээр энэ мөчлөгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эндээс бид бүгд цаашлаад маш чухал зүйлүүдийг амьдралдаа хэрэгжүүлж нойроо маш сайжруулах бүрэн боломжтой. За тэгэхээр дараагийн бичлэгээр бүгдээрээ энэ бичлэгийг үргэлжлүүлцгээе. Тэгээ та бүхэн намайг дэмжиж хийх ёстой зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Бүгдээрээ хичээгээд амьдралдаа хэрэгжүүлцгээе. Та чадна. За тэгээд баяртай дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.